Take you somewhere so you know I care, but it's so cold and I don't know Монгол улсаас ирсэн одоо Монгол улсын одоо яг мэргэжлийн урлагийн байгууллага Монгол улсын филармон гэдэг мэргэжлийн урлагийн байгууллагын гоцлол дуучин Насан Буян гэж хүн байна. 11 жилийн өмнө би Солонгос улс бас богино хугацаанд суралцж ирсэн. Тэгээд тэр хугацаанд бас би 11 жилийн өмнө энд бас нэг эмнэлэгт шинжилгээ өгж ирсэн. Яг лазерын хаалганд орох юмсан гэдэг нүдний шилээ авдаг болох юмсан гэд. Тэгээд тэр үед бол миний нүдэнд бас яг хангалттай хэмжээний одоогийнх шиг одоо хөгжиж тийм хаалгаа хийх арай болоогүйсэн. Тэгээд сошиал дээр бол одоо танаа эмнэлэг дээр монголчуудаас айгүй бас олон хүмүүс ирж одоо нүдний хаалгаанд орсон гэж ордог гэж сонссон учраас танаа эмнэлгийг сонгож хурж ирсэн байгаа. Техник технологийн хувьд одоо миний Монголд нүдний эмнэлэгт үзүүлдэг аппаратуудаас илүү сая одоо хичнээн аппаратууд би нүдээ харуулж үдээ. Зарим нь бол Монголын одоо эмнэлгүүдэд байдаггүй шинэ одоо технологиуд, шинжилгээний багцууд харагдаж байна. Тэгээд тэдгээр нь бас маш их сайхан санагдаж байна. Тэгээд 앞에 숫자 보이세요? 실고요? харагдана. Монгол улсаас хамаагүй ялгаатай зүйл нь гэвэл одоо техник технологийн хувьд илүү одоо хурдцтай хөгжиж дэвшиж байгаа нь хамаагүй одоо илүү байна л да. Нөгөө угаасаа нүд чи айгүй хамгийн чухал хэрэгтэй учраас айгүй нарийн сайн нягхур шинжилгээ авах шиг боллоо. Тэгээ одоо хариугаа хүлээгээ сууж байна. Тэр чинь намайг 10 жил өмнө шиг байна. Миний охин маш ороод. Сайн хасан. Энд үү? За. 안녕하세요. миний охиныг дууг нь хааж агаад байна. Nice to meet you. 만나서 반갑습니다. 각막이나 망막이나 신경이나 이런 게 나쁘진 않은데 그래서 이제 각막을 깎아서 하는 수술인 뭐 라섹이나 스마일 라식이나 이런 거는 불가능해요. 애초에 본인이 갖고 있는 각막이 너무 얇기 때문에. 이게 맞죠. 요즘 프로젝트 따뜻 잘한 작품 있어서 이 라섹을 하려면 각막을 다 깎고 나서 남는 각막에 계속 남겨놔야 되는 각막 두께라는 게 있는데 그 마지노선을 훌쩍 넘어서는 수준이라서 라섹 라식이나 이런 거는 절대로 안 되는 게 있고. 렌즈 삽입술을 하기에는 조건은 나쁘진 않으세요. 렌즈 삽입술은 눈에 들어가는 이 렌즈가 들어가는 이 공간의 위치가 우선은 공간의 넓이가 좀 충분해야 되는데 그 공간이 다른 사람들에 비해서는 좀 넓은 편이라서 부작용이나 이런 리스크는 조금 덜한 그런 분이에요. Миний нүдэнд бол сая юм чин тэгж хэлж байна л да. Миний нүд чи хараа өндөр дээрээс нь цилиндр маш өндөр учраас эвэрлэг бүрхөвч нэмгэн. Тэгээ эвэрлэг бүрхөвчийн одоо тэр нэмгэн байдлаас болоод миний нүдэнд бол лазерын хаалгаа тохирохгүй. Ер нь жилтэй байгаас л тод хорно гэсэн. Ааха. Ласик нөгөө ласик гэдэг нь болохоор энэ эвлэг бүхүүлийг лазердаг мэтлэхгүй. Ааха. Энэ эвлэг бүхүүлийг. Тэгэхээр энэ эвлэг бүхүүлийг нөгөө тэгээд эмнэг үүсгэх юм бол буцаах хэмжлэгээ байхгүй. Дээрээс нь хараа эргээд муудчихдаг байхгүй. Мэдээж хэрэг нүд бол хамгийн одоо чухал хэрэгтэй. Тэгээд бас дээрээс нь маш эмзэг учраас энэ ч одоо яг тухайн хүний яг нүдийг үзэж шинжилгээ хийчихэд хамгийн тохиромжтой хувилбарыг одоо хэлж өгч юм л доо. Монголоос илүү яах аргагүй мэдрэгдэж байгаа зүйл нь үйлчлүүлэгчтэйгээ харьцаж байгаа тэр харьцааны соёл хүн хүнтэйгээ ямар гоё тийм хүндэлтэй харьцаж таатай мэдрэмжийг өгнө. Тэрийгээ дагаад тухайн үйлчлүүлэгч тухайн орчиндөө тийм гоё таатай халуун дулаан мэдрэмжийг авч байна. Дараа нь дахиад уулзах таатай байхаа. Ааха. За тэгээд сайхан угтаж авсанд баярлалаа. Кумаяо. Thank you so much.